За арай минь хүргэе. Арай олны цаг болсон байна. Ингээд Сидней хотын төвтэйгөө ойрхон 2 км яваад ингэж хөөрхөн алхаад энэ Element Bar Restaurant гэдэг стейкний газар ирсэн байна. За стейкний газар маань болохоор Сиднейтэй ерөөсөө number 1-д ордог. Дэлхийд болохоор number 1 хоёр газар байсан. Тэр хоёр газар маань болохоор амар үнэтэй. Тэгээд яг хуу стейк нэг амар үнэтэй идчихсэн орондоо яг хуу Сиднейд бол алдартай боломжийн газар идэ гэж бодоод одоо яг Element Bar Grill гадаа ирсэн байна. За орчин маань амар хөөрх юм байна. Би та нарт орчноо харуулъя. За гадаах маань болохоор хотын төвөөс Вулмулэ гэдэг ойрхон 2 км газар нэг 15 минут алхаад тэгээ гадаа нэг юм хөөрхөн эрэхтэй. Тэгээ хоолны газар дэнд бол зөндөө их хэдэм байна. Тэгээд хамгийн ихний газар болох Element Bar and Grill-ийн гадаа ирсэн байна. За тэгээд өнөөдөр болохоор 2 дахь өдөр. 2 дахь өдөр болон 4 дахь өдөр болохоор юу Tomahawk гэдэг стейк бүр юм ястай стейк гэдэг чинь тэрийг иддэг өдөр байгаа. Тэр маань болохоор нэг хүний $120, 1.4 кг тийм том стейк байгаа. За бусад төрлийн brisket болон sirloin тиймэрхүү lamb steak, rib eye гэх стейкнүүд болохоор $50 болдгийм байна. Тэр нь болохоор энэ бол яг 5-аас онгоод юм. 5-аас 8 цагийн хооронд ажлын өдрүүд болохоор стейкнүүд нь $50 болдог. Тэгээ хамгийн том стейк болох 1.4 кг. Тэгээ Tomahawk маань өнөөдөр $120 болсон байгаа. Тэгээ $120-ийн стейк гэдгээр ирсэн байна. Тэгээ 2 дахь өдөр болон 4 дахь өдөр ирэх юм бол $120-оор идэж болох юм байна. За өнөөдөр гадаа сайхан ам гүм дулаахан тэнгэр цэлмэг орой болж байгаа ч гэсэндээ. За тэгээ бүгдөө өнөөдөр орой хоолноо бастыг гэдэг. So good. Энэ болохоор Tomahawk-ийнхаа өөрийнхөө коктейл. Энэ коктейлтэй болж удаа ууд юм байна. Тэгээ коктейл энэ данстай salt water дотор хийгээд гоёмстай. За хоол маань одоо нэг ойролцоогоор чанахад нэг 30 минут болно гэсэн. 30 минут болохоос маань жоохон wine болон коктейл ууж гэн. Хоолой хүлээсээр л 10 минут өнгөрчлөө. Өсөж өгөх гээд ирсэн бол энэ дээр бол хоол үлээ гэж байгаа хэцүү байдаг. За ингээ хоол маань ирж гэн. 1.4 юм ах. Mashed potato? Yep. I'm gonna make some fire here now. Okay. Kind of mix back and the rib part. Rib part. I see. So here is a 1.4. This looks so delicious. Thank you, ma'am. So cooked well done. Thank you. This garlic is in olive oil and butter mix up. So it's gonna give you the Tomahawk musk flavor. За хоол ирсэн. Хоол амтлаа. Салфетгаа зүтсэн. Ингээд тавьчих. Ой.
Үсэндээ дүрж идэв. Таатанда садсангүй. Дахиад хоол авах чинь дахиад өнөөдрийн спешиал болохоор $50 дахиад тендерн стейк гэж байгаа. Тэр нь болохоор төмстэй ирнэ. Тэрийг авах чинь 1.4 гэдэг зүгээр ясн ороод 1.4. Тэрнээс хэл ясн 1 кг махан 400 г байдаг. Тэг маань болохоор 2 хүнд болохоор арай жоо хангалтгүй байт юм байна. Тэгээд дараагийн хоол маань болохоор 15 минутын дараа гарна гэсэн. Тэр бол ингээд коктейл аваад байж. Одоо цаг 6:30 болж байна. Одоогоор болохоор манай хоолны газар маань жоохон хаасан л агаад гэж байна. Өнөөдрийн вайн болохоор South Australia, Өмнөд Австралийн энэ Davis Cave гэдэг вайн байгаа. Энэ болохоор Shiraz. Ер нь би Австрали гэснээс дандаа Shiraz ууж байгаа. Shiraz нь болохоор арай жоохон гоё хурц амттай. Тэгээ гоё вайны гоё тест өгдөг юм санагдсан. 2021 оны Shiraz гэсэн баха. Тэгээд 2 дахь стейк маань ирсэн. Австралийн тэгээд хоолны газар тэгээд tap water ах уу, sparkling water ах уу гэж шууд асуудаг. Тэгээд миний бодлоход дандаа sparkling water ингээд уудаг байгаа. Ингээ бас хөөрхөн жижигхэн баримттай юм. Бас яг хоо вайн, виски болон нэлээд ангасан газар юм байна. Ресторан болгоны 0 болгоны сонин гоё өрмөс байдаг те. Энэ ресторан болгоны их гоё чулуу юм байна. За дээрээс болохоор байдал нэг юм харагдчихжээ. 0-аас гараад ирсэн. За одоо нэг 7:20 болж байна. Овоо хүмүүс цогцорчжээ. За энэ болохоор Австралийн хамгийн алдартай пивнүүд байна. Ginger beer бол өстой гоё пив байт юм аа. Эндээд бол яг мэддэг вайн бол ерөөс алгаа. Австрали бол вайны их орон, вайн бол сонгоход амар хэцүү байдаг. Ер нь үнийг хар сонгодог доо. Австрали болохоор нэг red eye гэж байдаг. Red beer eye. Тэгэл болохоор амар ерөнхийдөө янз бүр ресторан болгонд байдаг байхгүй юу? Тэгээ гадуур дэлгүүр арах юм бол ерөнхийдөө ram steak гэж байдаг. Ram steak бол миний хувьд бол хоолндоо хэрэглэдэг. Тэгээд Австрали ирснээс хойш ерөнхийдөө махны одоо тийм төрлийг нэлээд сайн мэддэг болсон. Тэгээд Монгол хугацаанд ерөнхийдөө махыг болохоор нэг хаа гой гэж ерөөсө 2 төрлөөр л хуваадаг болсон байсан. Тэгээ Австрали ирснээс хойш янз бүрийн махны төрөл ялангуяа одоо тийм ирснээс хойш би ерөнхийдөө нэг чихтэй мах идэж үзсэн. Тэгээд бас нөгөө болдгоо мах идэж үзсэн, хурдан болдог мах идэж үзсэн. Corn beef болон grass beef гэсэн 2 төрлийн махч байдаг. Тэгээд олон төрлийн мах байдаг юм Австрали ирснээс хойш үзсэн. Тэгээд стейкний махыг бол муу сайн гэж хэлэх нь бол амар буруу зүйл гэж бодож байна. Яг нь мэдээж нөгөө нэг 60 чагуун зурлалсных нэгэн төрүүлдэг гэдэг шиг тий. Хамгийн бест нь бол миний бодлоор ер нь tenderloin steak гэж боддог. Миний хувьд тэрний дараа нь болохоор ram steak. Тэгээд яг сирлон болохоор миний хувьд жоохон өг хийхтэй. Тэгээд жоохон нэг юу гэдэг юм бэ? Нэг итэрхий шүүслэг болдог. Би жоохон юм шүүслэг мах надад нэг жоохон нэг юу юм санагдаад төөх юм санагддаг байхгүй юу? Тэгээд хүн болгоны амтлах чадвар шил өөр байдаг шүү дээ тий. Тэгээ минийх ч гэсэн миний хувьд бол юм байна. Tomahawk гэдэг нь болохоор ерөөд нурууны мах юм байна л да юм яс жоох ихтэй. Тэгээ тийм учраас ерөөд яг Wellton монголчууд бид нар ч угаасаа дандаа нэг Wellton-ыг хэрэглэдэг шүү дээ. Wellton болохоор амар гоё тийм гоё crispy гоё шажнуур гоё амттай байт юм байна. За тэгэхээр Сиднейд жоохон хүүтэн бороотой байсан. Сүүлийн нэг BBC-ийн сүүлийн дрон шоу хүртэл туслагдсан байсан. Тэгээд өнөөдөр болохоор амар гоё орой байна.